За баярлалаа. Би түрүүн байнгын хорон дээр нэг асуулт асуусан чинь хариулт юус өгөхгүй. Бид нар одоо би бүлгийн дарга байгаад, Бямцагт гишүүн бүлгийн дарга байгаад, манай Бат Цэрэг байгаад бүх намууд нэгдэж хагаад 2014 онд тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулад одоо саяхан сонгуулийн өмнө бүгдээрээ төвөрлөж хагаад энийг баталсан байхгүй юу? 2030 он хүртэл хэдүүл яг энэ нүгээр явна шиг. Одоо энэ цэгэр одоо та бүгдийн шинэ гишүүдийн ширээн дээр сая отсон байх ёстой доо өгсөн. Энэ дээр бид нар ямар чиглэлээр ямар эдийн засгийн одоо чиглэлийг барих уу, хөгжлийн зорилтуудаа ямар ирэмбээр тогтоох уу гэдгээ бүгднгийн тодорхойлоод гар хүлээ бариад төвөрлөд бүх намууд одоо энэний бихэнд хатаагүй байгаа юм шүү дээ. Тэгсэн чинь засгийн газрын бүтцэн дээр нь орж ирж байгаа нь 2008 оны үндэсний цогц бодлого гэдэг юм томьёолоор орж ирж байгаа байхгүй. Би тэгээ асуугаад байгаа түрүү байнгын хорон дээр 2008 онд руугаа буцаад ухарч байгаа мó гэж асуухад надад хэн ч хариулт хэлсэнгүй. Яагаад гэвэл засгийн газрын бүтэц чинь тийм томьёолоор ороод ирлээ надад ч болохоо болчихлоо. Бид нар чинь энэ чинь эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахын тулд эхлээд хөдөө аж ахуй, аж үйлдвэр, аялал жуулчлал гэдгийг томьёолж оруулсан байхгүй. Одоо наад бүтцэн дотор чинь байхгүй болсон. Энэ дээр хэн надад тайлбар өгөх юм бэ? Би юус ойлгохгүй байгаа. Нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ хөгжлийн том баримт бичгийг боловсруулахад энэ хөгжлийн бодлогын тухай хөгжлийн төлөвлөлт бодлогын тухай хууль гэж байгаа. Энэ өөрчлөлтийг оруулаад давхуулаад орж ирж байгаа. Тэгсэн чинь энийг бодлогын төрийн захиргааны төв байгууллага юу яам хийнэ гэж тодорхойлсон хуулийг бүр тэс өөрчлөөд эдийн юу гэлээ үндэсний хөгжлийн газар гэдэг томьёолоор давхуулж оруулж ирж байгаа байхгүй. Бүр газраа тодорхойлохдоо бүр нөгөө цогц бодлогын 2008 оны цогц бодлогын хүрээнд гэдэг томьёолж оруулж ирж байгаа нь одоо яаж байгаа юм? Энэ улс орн 8 жилээр ухрахаа зарлж байгаа юм ардын нам. Энэ дээр надад хэн тайлбар өгөх юм бэ? Энд чи яах вэ? Энэ бүхэл бүтэн энэ үндэсний хөгжлийн үзэл баримтлал бодлогын асуудлыг нэг зүгээр нэг тохируулагч агентыг хэрэгжүүлэх болчихоо. Тэгсэн мөртөө яагаад энэ аж үйлдвэрийн асуудлыг ингээд байхгүй салгаа хайчваа? Би ерөнхий сайдын байнгын хорон дээр өгсөн тайлбарыг хараад гайхаж байгаа. Яагаад ингэсэн бэ гингүүт нь юу гэж хэлж байгаа нөхөр? Ерөөсөө энэ үйлдвэрлэлийн бодлогонд салбарын тусдаа байх ёстой маа гэдэг бүр тийм гин хариулт өгч байгаа байхгүй юм чи юу гэсэн үг юм бэ? Дэлхийн улс орн чинь аж үйлдвэрийн нэгдсэн бодлогоор хөгжиж байгаа шүү дээ. Энэ чинь өөрөө томьёол нь бүр дэлхийн нийтэд ойлгомжтой болсон шүү дээ. Хүнд үйлдвэр, хөнгөн үйлдвэр, жижиг дунд үйлдвэрүүд кадастраараа хөгжиж нэгдсэн бодлогоор явж иж эдийн засаг болон худалдаагаа зангидж иж ингэж явд юм а гэдгийг чинь одоо бидний энэ эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулсан Япон улс чинь бүлэглэрчээ дэлхийд үзүүлсэн шүү дээ. Одоо буцаага салгаа хийчлаа шүү дээ нэг. Тэгээ ерөнхийлөгч энийг хараач гээд бүр дахин саналаа оруулж ирэх байхаа гэд найдаж ийн гэсэн энэ зөвсөсний бичгийн бүрөөс ингээд нулимаад орж ирж байгаа байхгүй юу? Нэгсүүл танад энийг хүлийн зөвшөөрч л дээ. Бид нар буцлаа 2008 оноос 12 онд буцлаа. Ганц дуулуур дуулуурхаа дээр явнаа. Уулуурхаа хүн дахиад 3-4 дахин өснөө. Бид нар 21 мянган төгрөгөөр тараанаа гэж хэлжүүл энэ харт түмний сэтгэл амар байхгүй да. Тэгвэл баялаг бүтээгчд нь ч ажиллахгүй, үндэсний үйлдвэрлэгч байхгүй. Одоо тэгээд дээр нэмээд төрийн өмчийн хорог дахин байгуулж байгаа гэдэг нь бүр аимшигтай болгож эхэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр би энэ дээр хариулт авмаар хинээс авах вэ би нэг? Надад хариулт өгөөч. Би дараа нь саналаа хэлнэ.